Хамгийн ихэнд Чэн хүчээ үзэхэр болоод гарнаасаа галт бөмбөлөг гаргаад үзсэн чинь хүч хэмжигчдээр дотоод хүч нь гарч ирж байна. Яг энэ үед өөр сургуулийн хэсэг бүлэг хүүхдүүд цугласан бас л дотоод хүчээ үзэцгээж байдаг. Тэдэн дундаас нэг нь босоод хүчээ гаргаад тест хийдэл 1950 оноо гэдэл дэлгэцээр гарч байна. Зарим хүүхдүүд нь ч арчаагүй суг юм бэ гэд шоолж энтер. Тэгсэн тэдний лидер танк босч ирээд л дотоод хүчээ гаргахтал хүчтэй салхи үүсээд систем дээр оноо нь өссөөр байгаад бүр хамгийн ихний байранд орчдөг шүү. Тэнд байсан хүүхдүүд ч дэмжиж орилолцоогоод л харин нөгөө талд Гуа дотоод хүчээ гаргасан чинь жижигхэн бөмбөг гарч ирээд бүр сэтгэл санаагаар унаад цонхоор үсрэхнэ. Чэн зууралдж жагаад арай гэж болиулна. Сунроо харин хүчээ дараа нь өөр газар очиж жагаад үдсэн дээр байх. Энэ байшинг нураачиж магадгүй гэсэн чинь хөвгүүд хүчээ үдсчээчтэй гэд ятгаад ахаар нь шалгасан чинь байшин чичрээд хан нэрнгээсээ цуурчдаг шүү. Оноогоор бүр 2 дугаар байранд орчдөг. За тэгээ манай Вэний ээлж ирэхэд бугуйнд хүч мэдрэгч төхөөрөмжөө зүүнгээ яаж гэрээ нураачхалгүй дэлхийг сүнөөчхөлгүй хүчээ үзүүлчих вэ л гэж бодож байлаа. Тэгэд байж болох хамгийн бага хүчээл гаргая да гэсэн чинь юу вэ? Ёо энэ сунроо монроны царайг харчил та. Нөгөө хэд нь бүр хийслээ. Тэгэл нөгөө асар их хуримтлагдсан хүчээ портал нэгээд дэлхийгээс хол сансар руу явуулж ирхнэ. Тэгсэн чинь онооны системд оноо нь харагдахгүй мөртлөө манай Вэйн нэгт орсон байдیں۔ Нөгөө сургуулийн хүүхдүүд хараад шок. Энэ яаж байгаа юм болоо гээл манай хэд гайхаад сунроо чиний бие бүрэн эдгээгүй байгаа болохоор ингэж байгаа ах гэсэн чинь Чэн. Одоо хангалттай байна. Бид нар жинхэнэ хүчээ үзүүл гэхээр нь манай хүн юу гэхээ мэдгүй хангаагаал сууж исэн чинь нөгөө хоёр нь тоглосон юм аа хамгийн шилдэг шийдтэн манай сургууль байвал гэжтэй гэд бүр илгэн хөшгнэ. Харихтаа Гуа өнөө орой системийг хакердж оноогоо өсгөнө гэд ярьж байгааг нь манай хүн сонсчтیں۔ Тэгэд оройн дуудаж авчираад оноогоо 175 болгуулахаар шийднэ. Гуа шууд л ажилдаа орж шалгалтын системийг хакердах гэж чаддаг мэддэг бүхий л майна уншаад л шийд гаргаад л төвчгөнж өгнө. Тэгэл харсан чинь код нь 8 оронтой тайлагдахааргүй нууцлагдсан харагдаад байдаг шүү. Гуа ч уурандаа юм хум шидлээд л бөөр. Тэгсэн манай Вэйн наа чин зүгээр 8 од юм шүү гэд хийсэн чинь орчтیں۔ Гуа ч бас хурган хакер аа. Нөгөө сургууль дээр танк гэд гар бас нэг охин суулгацсан. Шалгалтын системийг хакердуулах гэд байж идэг. Энэ үед Гуа 2 дугаар байранд орсон. Тангийн нэрийг харангуйта өмнө дээрлэхүүлдэг байснаас санаад нэрийг нь өөрчилчдөг. Тэгсэн гинтл системийнх нь аюулын дохиод уураад яг баригдахын даваан дээр амжиж гарна. Вэйний оноо моноог өөрчилж амжаагүй. Тэгсэн ч гэсэн манай Гуа майр сэтгэл хангалуун байдаг шүү. Хэд хоногийн дараа хоёр багш нь хоорондоо ярилцаж суунаа. Энэ жилийн сэлмийн тэмцээнд Вангийг найзуудтай нь оруулчвал алтан медаль зулгаачих байхаа л гин. Эдний сургууль 13 жил дараалж нөгөө тангийн сурдаг 59 дугаар сургуульд ялагдсан юм байна л да. Захирлан тэгсэн чинь нэг хүн дутаад байна. Ерөөсөө энэ ногооног 5 дахь сурагч болгоод оруулчих. Чи хувраатгаа гэсэн чинь хүн биетэй нохой толгойтой аим шиг царайтай болчтیں۔ Нөгөө гуранч бүр пүү па ариухан нүд минь юу харчваа гэд үххээ шахнаа. Дотоод хүчийг нь шалахгүй бол тэмцээнд оруулахгүй байх гэд захирал чамайг төрүүлвэл сүнсийг чинь чөлөөлнө гэд чихэнд нь шивнэн. Хөөхөн ногооноо бүр шийтцэн. Тэр харцыг нь харчаачтай. Хүү тэгсэн чинь нэрэ хичээсэн бололтой шүү. Хүчин 50000 гараад бүр тангаас дээгүүр байранд орчтیں۔ Оройн манай хэд юу ч мдээгүй хичээл тараад харьцан байж идэл багш нь гинэт та хэд тэмцээнд орохоор болсон. Сүнсний сэлмээ бэлдээрэй л гин. Бүгдээрээ баярлал видео коллоор сэлмээ үзүүлцгэнэ. Чэнийг тэмцээнд орохоор болсон гэхэд аав нь маш их бахархаж гой сэлэн бэлгэлдэг. Гуа бас 8 жил хэрэглэж байгаа сэлмээ харуулаад шөнийн чөтгөр гэж шидтэй барын шүдээр хийсэн их л сүрхий идгэндээ. Сунч бас сэлмээ харуулахад багш нь сэлэмтэйг үнэхээр сайн холбоо тогтоож чадсан байна гэдэл магтана. Тэгсэн чинь манад дахиад 13 ийм сэлэн байгаа. Угарчих юм бол гэд запасанд бэлтцэн гэж авдیں۔ Бүгд шок. Манай хүн сэлмээ олж гаргах гээл хайрцаг ухсан чинь цагаан өстэй хүү гараад ирдیں۔ Сэлэмний сүнс нь юм гинэ. Гэлс буцаагаад хайрцаг руу чигсэн чинь нөгөө хүч бууруулах наалт наацсан хэсэг нь амар өвддөг. Маргааш нь сургууль дээр найзууд нь харснаа. Хүү юун хүүхдийн сэлэн бэ? Жага мяал юм байна да гэдээ. Манай тэмцээн дуустал 5 хоног нөгөө сургууль дээр байрлах юм байна л да. Тэгсэн чинь Вэйн ямар ч солих хувц сунаргүй бэлтгэлгүй ирсэн байдیں۔ Очингуудаа гидс өвдөднө гэж худлаа яриад гэртээ хайрчин даа гэд бодсон явж байгаа байхгүй юу? Чэн хажуунаас нь
Минийхэг өмсчих гээд дотор хувцас гаргаад ирсэн чинь бүгд ямар заваа юм бэ гэж бөө юм болноо. Автобусанд суугаад 59 дугаар сургууль руу хөдөлсөн чинь нөгөө сунрааныг барих гээд байгаа халуурчдын босс нууцаар харж ирснаа дагаад яваад идэх шүү. Замдаа Вэний сэлэмний сүнсэнд байн бай гарч ирээд болтгүй. Манай хүн хүн амьтаа айлах чинь гээл гоймонгоор хахуулдаад буцаагаад чихээстэй. За тэгээд өрсөлдөгч сургууль дээрээ очивоо. Захирал нь манай эмэгтэй багштай Библиэд гарууд юм байна л да. Би рүүгээ үг хаяал амар харцгаагаал сүртэй уулзтээ. Тэгснээ сунраан дээр очиод иш танаа сургууль чиний ачаар л нэг юм дампуурчихгүй яваад байгааз гэсэн чинь багш нь сунраан танаа сургуулийг голоод манад орсон юм шүү гэж хэлээд бараалгаад хайчдаг. 59-ийн захирал нь хариугаа авах гээд гинэд Вэйн рүү шидээрээ буутаж гарна. Манай хүнч бөөн дайлам унаад өгнө. Танай сургууль чи ийм хэн шид хариулчих чадхаар хүүхэд алга уу? Ээ гэл нөгөө захирал бас бөөн дайлам. Сэлэмний сүнс нь гарч ирээд эзэн минь ээ хүч бууруулах наалт чинь салж унах гэж байна гэж хэлнэ. Тэгтэл наалтанд дэлбэрч маш их дотоод хүч тэнгэр рүү харваад харанхуй болж эргэн тойрондоо хүчтэй долгион үүсгэд бараг л галтуул дэлбэрж байгаа юм шиг л юм болдог. Өө чи наалт салгаж байгааг мэдсэн бол эртхэн хэлэхгүй яасан гэсэн чинь автобусын дотор уг нь тэрийг хэлэхгээл баймаа гарч ирээд байсан гинэ. Та нартай өнөөдөр маш гоё тоглоомын гар танилцуулъя. Бүх төрлийн компьютер, ноутбук, Steam, Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй утас, таблет, Nintendo Switchтэй Bluetooth эсвэл dongle-оор холбоод тоглож болно гэд боддоо. Cool байгаа сте. Би та нарт танилцуулахын тулд эхлээд өөрөө хэрэглэж үзсэн. Ганцаараа эсвэл олуулаа холбоо тоглоход маш амархан. Гарт амар эвтэйхэн. Утасгүй учраас төртөд байхгүй. Алсын зайнаас чөлөөтэй удирдчихна. Гарт чичиргээ өгөх функц нь бас айгүй гоё юм байлаа. Утас шиг Type-C-гээр цэнэглээл болоо. Энэхүү бичлэгийг хүргэхэд дэмжиж ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Хэрвээ та нар сонирхож байвал эднийхтэй холбогдоорой. Надад бол маш их таалагдсан шүү. Доор description хэсэгт мэдээллийг нь оруулчихна. Бүгд сандрал 59-ийн захирлыг дөвчгөнж жоод хүүхэд алаа ичлаа гэж бодно. Би яагаад ч вэ наад нөхөр чинь жүжиглээд байна штэ гэсэн чинь сунраа. Хүн өөх гэж яхад юу яриад байгаа юм гээд уурлаа наачтیں۔ Манай хүнийг дамжлаад эмнэлэг рүү аваад явчихаар нь сунраа хамт орох гэсэн танк замд нь хүндэлсөөл намайг санаж гинөө. Хоёулаа хаанч таарч исэн гинвэ баахан юм л яриад байдаг. Хол доо гэсэн чинь би энэ сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга марга гээд салдгүй шүү. Манай хүн бүр залхаад зохих гэсэн чинь тангийн цагаан үстэй найз нь гарч ирээд гарын бариад авнаа. Чэн гүйж очиад сунрааныг хамгаалах гэсэн чинь тангийн 2 минион явуулдгүй. Нөгөөтг чинь Вэйн манай сургууль дээр аюулгүй байх болно гэл нилээ ёжтой хэлсэн чинь Вэйний биенээс гинэд амар гэрэл гараад шатж байгаа юм шиг олноо. Нөгөө захирал нь шид гаргаад муумын шиг даавуугаар ороогоод болиулцдаг. Сунраан тэр хүүхдийг ингэчлээ гэж бодоод сэлмээ суглаад дайрсан чинь бондгор багш нь ирээд бариад авдیں۔ Эмнэлгийн өрөөнд оруулаад давууг нь задлсан чинь манай хүн байдгүй. Шид ашиглаад зүгтаацсан. Гэлс аав дээр очиж хүч багасгах наалт шинээр олж авах гээд явж идэг. Энэ байдлаараа их шид гаргаад дотоод хүчээ гаргаад байвал дэлхийг ч сүнэж магадгүй юм гинэ. Аврагоо залгаал хэлсэн чинь хүндэрч сууж ийснаа цаас ч ашиглахгүй. За гээл хүүргөө явна. Энэ үед найзууд нь тэмцээний заавар авахаар заал руу орсон чинь манай баг, айлын баг хоёулангаас нь нэг хүн дутцсан байдаг. Танаа багаас хүн дутуу байна гээл гоо хэлж дуусаагүй байтал амар том давлгаа үүсэл нэг паналтай стилтэйгээр сарнаа зуусан гараад ирдیں۔ Сунраан дээр очисноо миний цэцгийг хүлээж авах юм бол би танаа багт орсон ч яах вэ гэж мэгнэ. Чи очиод зогссон чинь бараг зүгээр зогсож байгаа л дотоод хүчээрээ манай хүнийг хийсгээ ачдаг. Энэ сургуулийн хамгийн хүчтэй сурагч нь юм шиг байгаа юм. Чэнгийн үгийн санд бууж өгнө гэдэг үг байхгүй болохоор дахиж дайраад бүр навсаатлаа зодуулнаа. Тэгсэн ч бууж өгөхгүй л гэж байгаа ш. Дайрал ирсэн чинь нөгөө урт уст хөнгөн болтаал манай хүний гарнаас нь барих шиг болсон чинь тастаа тайцсан байдیں۔ Зүгээр алга болгоцсон ч юм уу мэдэхгүй. Ямар ч байсан чэнг гээл шоконд орцсон шидэгдээд явж исэн чинь азар Вэйн бариад авна. Күүлэз тэр царай мараа. Нөгөө урт уст чэнгийн гар яаж зүгээр болчихоо гэд бүр гайхдаг. Манай хүн барьж авахтаа л гээл сэтгээсэн байгаа юм чинь. Даанч дотоод хүчээ гаргаад байхаар хүзүүний наалт нь улам эвдрээд байгаа. Айгүй эрсдэл гаргаж найзыгаа аварсан байгаа байхгүй юу? Аав нь гадаа нэрцэн дуудахаар нь би өнөөдөр эндээс гарч чадахгүй байна уу гэд хэлцдэг. Урт устай нөхөр Вэйнийг амар хүчтэй шидтэн байна гэж гадарлаад шалгах гээд зогсон ч манай хүн зүгээр цохиулснаа юу ч дуурахгүй босоо явчтیں۔ Нөгөө залууч бүр ангаагаад үлднэ.
юу шидгүн биш үү гэсэн. Сунроо зүгээр үгээл гүгээд ирсэн. Манай нөгөө залуугийн сарнааг нь авцсан. Сунроонд өгчээвэл яах вэ? Бас тэгж яагаад романтика. Сэлэмний сүнс нь гарч ирээд эзэн би энийг нам зогчих уу гэсэн чинь Вэйн хэрэггүй л гин. За тэгээд бүгд тус тусынхаа амрах хэсэг рүү явхаар болсон чинь нөгөө алуурчдын босс харцсан зогсчээд юм. Ер нь л дагаад яваад байгаа юм байлээ. Нууцаар манай хэдийг харцсан зогсчихсэн чинь урт үст ард нь ирснэ. Юун хөөхөө охин бэ? Надтай үерхээж гиснэ. Сарнаа бэлгэлж ин тэр. Нөгөө алуурч юу гэж авах вэ? Уучлаарай. Чи надад хөгшдөх юм байна гэж цаашаа явсан чинь өөй хөгшин авгаа минь. Худлаа жоохон охин шиг царайлаад байгааг чинь мэдгүй гэж бодоо юу энэ гэж яагаад цохиулаанаас. Урт үст босч ирээл үзэх гээд байгаа мó. Үзээ л та гээл шидэ гаргасан чинь нөгөө эмэгтэй хуруугаа хөдөлгөөл хүлээд айчин. Яг энэ үед манай хүн дуртай гомонго авцсан дуу аялцсан явж ягаад энэ хоёртай санаандгүй таарчдаг. Нөгөө хүүхэн ч азны юм гээд манай хүнийг бас хүлж тавиад нүүр мөрөн дээр нь гიშгээд цаа гэж өгнө. Хин дээр гიშгэж байгаагаа мэдэхгүй л энэ тэ. Сонрон чамд их анхаарал тавиад байх шиг байсан. Ийм өчүүхэн л амтан байсан бэ штт чи гэж мэгж байна. Манай хүн гаднаа зүгээр гүлийцэн байгаа ч гэсэн дотроо айгүй төвчээд байгаа болохоор хүч сулруулдаг наалт нь бүр ямар ч үйлчлэгээгүй болчдөг. Цагаан өстэй сүнс нь за наалт чинь ажиллахаа болцсон шүү. Одоо та өөрөө л өөрийгөө удирдна шүү эзэн минь гэд анхааруулад байхад манай хүн бүр хариуч байхгүй. Ухаанаа алдсан юм шиг болоод тэнгэр муухаараа цахилгаан цахилж шуураад сүрийг үзүүлэх гэж байтал эзэн гэл нилээн хид дуудаад болохгүй болохоор нь ванлын дуртай гомын чинь 50% хямдарсан байна гэж орилсон чинь нэг юм ухаан орж шуурга намдна. Алуурчны туслах нь урт үстэй залуугийн үснээс зулгааж аваад боостоо өгдөг. Түрүүн үснээс нь зулгаагаад яваад байх шиг байсан. Зэрлэх оогүй. 59-ийн захирал манай багш хоёр хоорондоо үг шидэлцээл биефлээд сууж исэн чинь нөгөө хүүхэн урт үстэй залуугийн дүр товроод баларсан. Вэйнийг нэг хөөрхөн эмэгтэй ирээд барьцаалчлаа гэд гүүгээд орноо. Энэ үед алуурчдын нэг нь манай Вэйнийг цовдлцсан амар байж гинэ. Урт үст айгүй яриа өдөл. Аха би танаа бүлэглэлд орохыг хүсдэн штт. Намайг сулчаач тэхүү. Та хэддүгээр зэргийн шидтэй вэ гэсэн чинь тэр ах амар гимгүү царайлал. Би зүгээр жолоож байгаамаа. Шидийн хүч мүч байхгүй. Чи харин ёстой ухаантай хөө байна да гэсэн чинь урт үст хөөрөөд олон юм ярьж үгээр идж ягаад алуулгаа шахдаг. Амнаасаа л болдог хүн л дээ. Тэр жолооч гээд байгаа хүн бас л овоо хүчтэй шидтэн байдэ. Энэ хооронд танк цагаан өстэй охиноор шидийн энерги хайлгаж тэр хэдийн байршлыг тогтооход сонрооны хамгаалагч нар бөөнөрөө орж ирээд битүү уяад аваад явчихнаа. Аюулгүй байлгах гэж ангины. Амруу нь юм чигтсэн ч байх шиг. Яаж байгаа? Даанч хамгаалагч нар сонрооныг барахгүй юм л та. Манай хүн суллагдцсан явж Вэнийг аварна гэд сэлмээ байраад гараад ирнэ. Баахан хамгаалагч нараа дагуулад хайрыгаа аварна. Алуурчин энэ хамаагүй гэж яваад өгдөг шүү. Найзууд нь хамт явцгаана. 59-ийн захирал нь та нар ч гэсэн яв. Гэхдээ тулаанд орохгүй. Энэ хэдийн чадварыг холоос ажиглан шүү гэдэг. Тэгсэн чинь манай Вэйн тэмцээнээс яаж зүгтгоо энэ төр гэж санаа зовох юмгүй болцсон. Нөгөө цовдлогдсон модон дээрээ сайхан унтчихэдэг. Бараг амралт болоод байгаа юм шүү. Нөгөө өвөө чинь цаг нь боллоо гэснэ. Хөлөө ганц дэвсэлж том нөх гаргаад урт үстэг унгаачдаг. Байшин нураах нэ. За тэгээд манай хэд дайраад ирсэн чинь жолооч өвөө инээмсэглээл цайн дотроо байсан жимсээр буудаад хамгаалагч нарыг устгаад байдаг шүү. Тэгэд маш хүчтэй шид гаргаж тэндээсээ алтан морьтой баатрууд гаргаад дайруулнаа. Зүгтаарай гэд бондор багш нь орилсон ч сунроо өөдөөс нь сэлмээ барайл орно. Нилээн тулдаад манай хүнч яалтчгүй дийлхэ болоод өндрөөс унах мөчид Вэйн цаг хугацааг буцааж өвгөн урт үстэг доош унгаахын өмнөх үед ирнэ. Урт үстэг унгаангууд нь захирал зуаг ховстоод алуурчныг ялж өөрийг нь аварсан гэд итгүүлсэн байдаг. Нөгөөх нь ярилцлага энэ төр өгөөл чухмаа чухам. Тусламж ирээд алга болсон хүн байгаа юу? Энэ юу нөх вэ гэсэн чинь Вэйн угаасаа энд ийм нөх байсан. Алга болсон хүн байхгүй гэж хэлждэг. Сэлэмний сүнсэндээ урт үстийг гаргаж болохгүй шүү. Сайн харж байгаарай гин. Урт үст оролцохгүй байвал маргаашийн тэмцээн болохгүй. Цуцлагдчих байх гэж найдаад байгаа юм. Бас санаатай. Даанч маргааш нөгөө хуурамч урт үст хүрээд ирсэн тэмцээн эхэлнэ. Вэйн бүр гайхацсан. Энэ яаж гараад ирч вэ? Бодлыг нь уншиж болохгүй ах юм. Нөгөө сэлэмний сүнс маань яасан болоо гэд бодноо. Хөөхий сэлэмний сүнс нь өчигдрийн газраа урт үстийг мансаар байгаад бүр ийм царайтай болцсон сууж байгаа юм чинь. Бүгд шидтэй чулуун дээр гараа тавиад тэмцээн болох газар руу порталтаж орноо.
Вэйний аав нь арай гэж ороод гүгээд ирсэн чинь наалтыг нөхч амжсангүй. Зоо захирал Вэйний наалт болохоо болсон талаар хэлсэн чинь бүр шок. Танк цагаан өстэй охиноор манай хэдийн байршлыг тогтоолоход бүгд энд тэнд салцсан явж байна. Гэхдээ Вэйний энерги ерөөсөө мэддэхгүй байна гэдэг. Эднээс өмнө амжиж даалгавраа биелүүлнэ гэсэн чинь хоёр өөр нүдтэй улбар шор үстэйгээр би тэр Вэйнийг олоод устгахчий гэж шороо манруулаад гүйчин. Манай Гуа зэрэглээ ширтэл сууж ийсэн тэр гарыг хараад араас нь явдаг. Онооны самбар дээр тангийн баг нэг оноо авлаа гэсэн мэдээлэл гарахаар нь Чэн яараад гүйжсэн чинь хацран зүсэгтчихдээ. Модон дээр дөнгөж очисон чинь нөгөө цагаан устай охин ард нь хүрээд ирсэн байдаг. Манай гэр бүлийн дүрэн байдгийн. Бид эмэгтэй хүнтэй тулалддаггүй. Над руу 3 дайралт хийхийг чинь зөвшөөрье. Гээл томорсон чинь нөгөө охин аалзны тор шиг юм үүсгээд өөрийг нь өөрөөр нь зодуулаад унд юм да. Бүр өөрийгөө газар мөргүүлээд байвал яах вэ? Энэ үед урт үст ногооно хоёр нёгийгээ үдсэж гинэ. Урт үст цахилгаан гаргаад дайрчижсэн чинь гинт хүчин багасаад ирдیں۔ Ногооногийн дайралтаас бултаал тэр чигээрээ зүгтаал алга болно. Нөгөө улбар шар үстэй залуу даалгавар дээр гүгээд ирсэн. Манай үеийн ухаан алдсан юм уу хаашийн? Газар хөвтөж гинэ. Ямар сул дорой суг амтаа ороод ирсэн юм бэ? Иннээс илүү амархан даалгавар гэж юу аах вэ гээл баясцсан явж исэн чинь Вэйн салглаад босоод ирлээ шүү. Сэлмээ гаргаал цавчих гэсэн чинь нэг том ханз нисээд ирдэг. Гоо ирцэн өстө баруун солгоогүй шившлэг гаргаал нөгөө залуутай сэлмээрээ тулднаа. Энэ үед сунрaan даалгавар дээрээ ирээд яг сэлмээ зоох гэж байтал танк хурч ирээд сэлмийн сүнснүүд нь хоорондоо үзэлцэж эхэлдэг. Сунрааны сүнс нь усны луу болоод дайрахад тангийн сүнс завчаад хайчнаа. Онооны самбар дээр эсрүүгээ 3 оноотой манайх 0 байлаа. Чэнг ялагдсныг ойлгоод сунрaan сэлмэндээ сүнсийг нь оруулж дайрахаар бэлтгэхэд танк цасны шийд гаргаж голын усыг хөлдөөн. Эргэн тойрны бүх юм нь хөлдөж байгаа учраас амжих хэрэгтэйгээ мэдээд сунраа мүс зүсэл тэр хоёртой үзэлцэж эхэлдэг. Сүнс маш хүчтэй салхи гаргахад сунраа өөдөөс нь хариулж маш сайн тулдана. Голын мөсөн дээрээс гүүрлүү гарч ямарч байсан тэр хоёртой хүч тэнцвэл байгаад байдаг. Тэгтэл гинэт мэс дэлбэрч урт үст гарч ирээд манай хүн рүү дайрахаар дотоод хүчээ хоримтлуулж эхлэх үед маш хүчтэй шуургадагдана. Энэ хавьд биднээс илүү хүчтэй хэн байдаг вүлээ гэж гайхаж байх хооронд нь сунраа зүгтэж амждаг. Гуагийн хамаг мэддэг шившлэг дуусч түр паузлах хооронд нөгөө олбор шар үст чинь Вэйнийг хэрэггүй хог гэд өшгөлөөд авчин шүү. Гуач уур нь хүрээл дахиад зогсоо зайгүй шившлэг гаргаад улбар шар үст тэрийг нь цавчаал байна. Найзынхаа хичээл зүтгэлийг хараад бас ногооног ирж байгааг мэдэнгүүтээ Вэйний нөгөө их хүч нь гинэт задраал гардаг шүү. Ногооноч боломжийг ашиглаад хүчийг нь сорж эхэлнэ. Амжуулдаг гарууд юм а. Амар хүчтэй энерги ялгарч яснаа тэр хоёрын хүч нь нэгдэж нэг хүн болчихно. Хүнч хижтэй ногооно зүгээр малгай болсон байгааз улбар шар үст инээдэ барьж ядаад шоолж исэн чинь манай хүн сэлмэнд нь хуруугаа ойртуулад бяцалж хаянгуудаа мөрөнд нь дөнгөж хүрээл тэнгэр рүү нисгээд хайчтэй. Ингээд нэг даалгавар биелэгдэж байгаамаа. Цаашаа яваад Чэнийг олоод сэргээсэн чинь зүрхний андыгаа танихгүй хин бэ юу вэ гэл бүр шок. Вэйн сэлмээ зоож дараагийн даалгавраа биелүүлнэ. Сунрaan тавцсан болоод Гуаг ус гатлуулангуудаа эрг рүү шидчихэд өөрөө нууцаар агуу руу орохыг хичээнэ. Энэ хооронд Гуа хамаг кунфугээ гаргаж тентхийг хамгаалж байсан гарын анхаарлыг сарниулж байлаа. Нөгөөх нь гинэт ойлгоод агуу руу гүйсэн чинь манай хүн араас нь нэг том ханз гаргаад шившлэг хийлээ шүү. Даан шар үст бүдэрч унаад Гуагийн шившлэг нь явсаар байгаад Сунрааныг мөргөө цаад болчтой юм да. Уучлаарай гэж хашгирснаа. Энэ удаа алдаа гарахгүй дээ гэд шар үстийн замд чулуун хаан үүсгэсэн ч амжилт олсонгүй. Шар үст тангад загнуулсан чулуун муулог цөм мөргөл гарч байгаа юм чинь Сунраан баахан сэлэм шидэж сатааруулаад эргэсэн чинь тангийн сүнс найз нь хурч ирээд сэлмийг нь эвдээд хайчдаг. Сунраанч барахгүйгээ мэдээд ухарсан чинь танк хурч ирээл чи бол гэр бүлийнхаа гутам шиг энтергээл үгээр идэж өгнө. Сунраан энэ даалгаврыг эднийд алтгал юм бол хожигдно гэдгээ ойлгодог. Энэ үед урт үст Чэн дээр очсон. Манай үестэй шиднээс нь бултаж гүгээл Сунраа эсрэг багийнхантай заавал тулдах албагүй сэлмийг нь л хийлэхгүй саадуулаад байх хэрэгтэй гэсэн үнэн л юм байна. Гэд бодцсон байжсэн чинь урт үст бодлыг уншчихвуу яав. Гинэт чим уу аймхаа суг энтергээд үгээр идээд эхэлдэг. Тэр нь ядж явах Чэнгийн трама хөдөлгөөн наачих юм а. Гэсэн ч манай хүн дэвчнэ. Урт үст харин дэвчээр нь барагдаж
Модны навчнуудыг энергиэрээ сорж аваад бууднаа. Манай хүн сэлмээрээ арай хийж хамгаалсан чинь навчинд оногдсон эсгүүд нь зүсэгдчихдэг. Агуйд сунроо "Гуаг явж бай. Би энтэй өөрөө уулзраа олно" гэж байна. Тулаан эхэлж сэлмийн сүнстэй нь эхлээд үзэлцснэ. Энд тэнд нь гарч булцаар агаад бүр сунрооныг ядраачдаг. Гинэтгэн галт шуу гарч ирээд сэлмийн сүнсийг нь залгичнаа. Таанч бүр шок. Дэлбэрэлт болж үзэгдэл солигдно. Чэнг бүр ямар ч хүчгүй болцсон. Аргаа бараад урт үстийн хөлтөön зууралтж идэг шүү. Нөгөөх нь нүүр нүдгүй зодоод өшгөлөөд нгаасан чинь манай хүн босох гэж чадахгүй. Найзуудынхаа итгэлийг алдаж болохгүй штэ гэж үндээсэн чинь цоо шин хүчээр цэнэглэгдээд босоод ирнэ. Урт үстийн сэлмийг авч хаяал дайрсан чинь нөгөө асаасын эмхтэй төвчээр нь барагдаад өөрөө гараад ирдیں۔ Энэ үед Вэйн дахин нэг даалгавар биелүүлээд дараагийн спот дээр ирсэн. Яг сэлмээ зоох гэжсэн. Яна сэтгэл хөдлөөд байна. Хүчээ удирдах чадахгүй болчихгүй дээ гэж бодож амжнаа. Болзооны гоё мөчүүд нь бодогдоод яг баларах гэж идэл сунроо хурч ирээд гараас нь барьж тусалнаа. Арай л зүрхэн задарцсангүй. Ингээд манай баг ялчглаа гэдэл бүгд бөөн баяр болно. Манай хүнч баярлаад л баг анх удаага инээмсэглэнэ. Чи инээхээр хөөрхөн юм байна. Дандаа ингэж инээж байгаа ч гэд сунроо хэлэхээр нь Вэйн гээл иргсэн чинь нөгөө амар хүүхэн гарч ирээд сунрооныг алаа хайчдیں۔ Вэйн шоконд ороод бариад авлаа гэсэн чинь алга болчдөг. Юу болсныг ойлгонгууд манай хүнийг тогтоож байсан гинжин тасарч хүчин дэсрээд нөгөө хүүхэн рүү дайрнаа. Ногооно гарч ирж цаг хугацааг зогсоосон ч Вэйний хүчийг яаж дийлэх вэ? Асаасын эмхтэй цохиулсан ч өөдөөс нь бас дайралгүй л яахав. Манай хүний тэр нүүд мүд нь яах гэдэн. Бүр галзуу юм шиг болоод алуурч нэг өстө байхгүй болгодог. Зүгээр л ийш тийш шидэл саваал байгаа юм чи. Газар цөмөртөл шидэж хайчаад дээрээс нь смак даун хийчихнэ. Хүй тэгсэн чинь амьд байна. Бүр инээж идэх шүү. Вэйн авч дээшин шидэд амар хүчтэй шид гаргаж дотоод хүчээ хоримтлуулж хагаад унаад ирэхээр нэг мөсөн дуусах гээд дайрчээсэн нь гинэд сунрооныг бодоод сулбайгаа авчдаг. Хав харанхуй болцсон байсан тэнгэр онгойж Вэйн сунрооныг амьлуулах гэсэн болдгүй. Сүнс нь хэдэн мянган хэсэг болоод бутарсан амьлуулж болохгүй байхаа гэж сэлмийн сүнс хэлнэ. Цаг хугацаа яваад эхлэнгүүт хөөрхийн нас барчих юм байна л та. Вэйн бүх хүчээ өгөөд ч хамаагүй сунрооныг амьдруулмаар байлаа. Цаг хугацааг буцаахаар шийтгэд ногооно эсэргүүцэж чи байгалийн хуулийг зөрчих гээд байна гэсэн ч Вэйн тоохгүй. Ногооноч манай хүнтэй нэгдэж үзүүлээд өгье гээл эхэлнэ. Ахлах сургуульд орсон анхны өдөрлөгөө буцчихлаа. Нөгөө хоёр буулий гараад ирэхээр нь "Yes! Одоо сунрон гарч ийн" гэд ботцсон байсан чинь Чэнг үүж ирээд л "Шудраг ёс" гээл цохио хайчдیں۔ Нөгөө буулийн ирзэн дахиа байрал дайрахаар нь "Хүү яраас чин" гэсэн чинь гоо гарч ирээд хортой боогоор буутчихдаг. Манай хүний төлөвлөгөөч нэг л явцгүй болоод ирвүү яав. Хичээл дээр нь сунроо яг өөрлөө нь харах гэж байх шиг санагдаад баярлсан чинь өөр охин байдаг. Гэрлүүгөө явж байхдаа сунрооныг машин дотор явж байхыг хараад араас нь гүйчнэ. Тэгсэн чинь та нөгөө цагаан өстэй охин хоёр явж идیں۔ Манай хүн шал өөр шинэ ертөнц үүсгэсэн гэдгээ арай гэж ойлгодог. Хуучин байсан дэлхийн удахгүй сүнэх юм гинэ. Энэ үед сунрооны сүнс газар доорх ертөнцөд очиход тэндхийн хатан хаан Вэйний хайртай хүн гэдгийг нь мэдээд маш их сандарч одоохон биеинд чинь буцаана гэж амладаг. Сунроо сэргээл "Чи юм бэ" гэсэн чинь сэлмийн сүнс бүр шок. Тэгэд юу болсныг бүгдийг тайлбарлаж хурдхан Вэйн дээр очиж болиулахгүй бол энэ ертөнд сүрэх болно гин. Манай хүн тэгсэн чинь алсын харагчин дээр нөгөө хоёртойгоо суудсан өөлж мөөлцөн байж идیں۔ Сунроо Вэйний сүнсний сэлмийг бариад шинэ ертөнц рүү явлаа. Нилээн хүч гаргаж иж Вэйний сүнстэй холбогдож чаднаа. Манай хүн нэг мэдсэн чинь гарт нь ягаан цэцэг байж байхаар нь инээмсэглэл сунроон руугаа явдаг. Хүлээлгсэн дуучлаарай. Чамайг олчихлоо гэж юу гээл манай хоёр сансар дуулцнаа. Арманчик. Үзэгдэл солигдож нөгөө аюултай хүүхэн урт үстийн биенээс гараад чэн рүү дайрсан чинь Вэйн алсын зайнаас газар доогуур ортол нь алгадаад даалгавраа амжилттай биелүүлж тэмцээндээ 5-0-оор ялнаа. Жинхэнэ пиат нойлдож байгаа юм шүү. Чадчихлаа гээл бүгд бөөн баяр болно. Аав ээж нар нь хүртэл баярлаж уйлаад л. Гэхдээ бодит ертөнцөд буцахад сунроо тэмцээнээс бусад сая болсон зүйлсийг огт санахгүй шүү гэж ногооно тайлбарлана. Сунроо хараа
Тэгсэн чи ах вэ? Бид нар дэлхийг аварчглаа штэ. Бас миний Вэйнийг гих сэтгэл аль ч ертөнцид хിവэрэ байх болно гэдэг. За ингээд нэгдүгээр сизон дуусч байгаамаа. Лайк, шеэрээ дараад комент өчээрэй манайхаа. Энэ аним хэр санагдав да? Сэтгэгдлээ үлдээгээрэй. Удахгүй шинэ анимаараа уулзъя.